За усны хатуулга. За байгаль дээр кальци болон магний эрдэсүүд маш их хэмжээгээр байдаг. Тэдгээр нь усан дуусч усны хатуулгыг бол үүсгэдэг. Өөрөөр хэлбэл 1 литр усанд агуулгадах кальци ба магний давсны нийлбэр хэмжээг усны хатуулга гэж ярьдаг. За кальци магний ионуудын хэмжээг миллиграмм эквивалент литрээр илэрхийлдэг. За жишээлбэл 1 литр усанд 20/104 мг кальци ион агуулгадж байвал түүнийг 1 эквивалент литр хатуулагтай ус гэж үздэг. Харин магний ион 1 литр усанд 12/16 мг агуулгадж байвал түүнийг магнийн хувьд 1 мг эквивалент хатуулга гэж үздэг. За усны хатуулгыг тодорхойлохдоо кальц магний ионы нийлбэр хэмжээгээр нь тооцдог. За ингээд усыг ерөнхийд нь маш зөөлөвтөр хатуу, маш хатуу гэж бол ангилж үздэг байгаа. За маш зөөлөн усанд кальц болон магний ионы нийлбэр хэмжээ литр тутамд 1.5 мг эквивалентаас хэтрэхгүй байх ёстой. Харин зөөлөн усанд кальц болон магний ионы нийлбэр хэмжээ 1.5-аас 3 мг эквивалент хэмжээтэй байна. За харин зөөлөвтөр усанд кальц болон магний ионы нийлбэр хэмжээ 3-аас 6 мг эквивалент литр байх ёстой. За 6-аас 9-ийн хооронд кальц магний ион нь агуулгадж байвал түүнийг хатуу ус гэж ярих нь. За кальц болон магний ионы нийлбэр хэмжээ 9 мг эквивалент литрээс их агуулгатай байвал маш хатуу ус гэж нэрлэдэг байна. За унтны усны хатуулгын зөвшөөрөгдөх хэмжээ нь 7 мг эквивалент литрээс илүүгүй байх ёстой. За хатуулагтай усанд саван угаалгын нунтаг хөөсөрдөггүй, мөн арьс хуурайшдаг, элэг зүсний өвчлөл үүсгдэг, мөн шугам хоолой хананд их хэмжээний өнгөр тогтсноос тоног төхөөрөмж эвдрэх зэрэг үзэгдэл ажиглагддаг учраас эдийн засгийн хувьд болон эрүүл мэндийн хувьд хатуулагтай ус нь ач холбогдолгүй байдаг. За усны хатуулгыг ерөнхийд нь дотор нь байнгын хатуулга болон түр зуурын буюу карбонатын хатуулга гэж хоёр ангилдаг. За байнгын хатуулагт нь кальци болон магний хлоридууд, сульфатууд бол ордог байгаа. За эдгээр давснууд нь уснаас аяндаа тунцчин буудаггүй, усанд уусмал байдалтайгаар оршдог учраас эдгээрийг байнгын хатуулга гэж хэлнэ. За түр зуурын буюу карбонатын хатуулагт кальци болон магнийн гидрокарбонатууд бол ордог байгаа. Эдгээр давсуудыг агуулсан усыг буцалгах үед гидрокарбонатууд маань карбонат хэлбэрээр тунцчиж уснаас салах учраас эдгээрийг түр зуурын хатуулга гэж нэрлэнэ. За усан дахь кальци болон магнийн давсны хэмжээг багасгахыг усыг зөөлрүүлэх гэж бол ярьдаг. За усыг зөөлрүүлэх 4 төрлийн арга байдаг. За үүнд нэгдүгüүрт нь дулааны арга, хоёрт нь шүүх арга, гуравт нь химийн арга, дөрөвт нь хосломол арга байна. За дулааны арга гэдэг нь усыг буцалгах хөлдөөх замаар түүнд уулсан кальци болон магнийн давсыг багасгахыг бол хэлнэ. За шүүх аргын үед мембран, ион солилцуулагч, цахилгаан соронзон орон эсвэл соронзон орон ашиглаж шүүснээр усан дахь кальц магнийн давсыг багасгаж болно. Үүнийг шүүх арга гэж хэлэх нь байна. За усыг мөн химийн аргаар бол зөөлрүүлж болно. За үүнд содын арга, шохон арга, фосфатын арга, шүлтийн арга гэдгийг бол ашигладаг. За эдгээр аргуудаас хослон хэрэгэлсэн ус зөөлрүүлэх аргуудыг хосломол арга гэж хэлнэ. За усны хатуулгыг зөөлрүүлэх төрөл бүрийн багж болон бодис бол энд харагдчихээн. За жишээлбэл шугам хоолой, шүүлтүүрүүд, янз бүрийн хийцтэй мөн зарим химийн бодисыг ашиглаж усны хатуулгыг арилгах боломжтой байдаг.
За усны хатуулгыг химийн аргаар зөөлрүүлэх аргууд бас байдаг. За үүнд нэгдүгüүрт нь усанд сод нэмнэ. За энэ усны байнгын хатуулга болох кальцийн сульфат агуулсан давсан дээр техникийн содыг нэмэхэд за байнгын хатуулга маань карбонатын хатуулагт шилжиж уснаасаа тундасчин буудаг. За тэгвэл магний олоорыг дагуулсан усан дээр сод нэмэх үед магнийн давсыг уснаас хэрхэн салгах боломжтой талаар урвалыг гүйцэж бичээрэй. За мөн хоёрдугаарт нь усанд шохойн сүүн уусмал нэмж усны хатуулгыг арилгаж болно. За жишээлбэл кальцийн гидрокарбонат дээр кальцийн гидроксид буюу шохойн сүүн уусмлыг нэмсэн байна. За энэ үед мөн дундын давс болох кальцийн карбонат нь тундасчин буух учраас уснаас шүүж зайлуулах эсвэл тунгаах замаар зайлуулах боломжтой болно. За тэгвэл магнийн гидрокарбонат дээр шохойн сүүн уусмал нэмэх үед явагдах урвалын тэгштгэлийг гүйцээж бичээрэй. За 3 дугаарт нь усанд натрийн шүлт нэмж усны хатуулгыг бол зөөлрүүлж болно. За энэ усны төр зүрийн хатуулга буюу кальцийн гидрокарбонат дээр натрийн гидроксидыг нэмэхэд мөн кальцийн карбонатын тундас бууснаар уснаас зайлуулах боломжтой болно. За дараа нь тэгвэл төр зүрийн хатуулга болох магнийн гидрокарбонат дээр натрийн шүлт нэмэх урвалыг гүйцээж бичээрэй. За мөн усны хатуулгыг зөөлрүүлэх дөрөв дэх химийн арга нь бол фосфатын аргаар усыг зөөлрүүлэх явдал юм а. За жишээлбэл кальцийн сульфат агуулсан усан дээр натрийн фосфатыг нэмэх үед кальцийн фосфатын тундас бууснаар кальцийн давсыг уснаас тунгаах шүүх аргаар зайлуулах боломжтой болох нэ. За ингэж химийн аргаар усны хатуулгыг зөөлрүүлдэг.